Сайн байцгаана уу сонсогчдоо. Ингээд манай Америк дахь Монгол эрдэмтэн судлаачдын нийгэмлэгээс маань эрхлэн явуулдаг шинжлэх ухааны подкастын маань 5 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд өнөөдрийнхөө дугаарыг халиунаа миний бие болон од 2 хөтөлж явуулах байгаа. За тэгээд өнөөдрийн дугаарын сэдэв бол маш сонирхолтой. Одоо Монголын эртний хүмүүсийн ДНХ-г за ингээд Монгол нутаг дэвсгэр дээр анх амьдарч байсан хүмүүсийн генетикийн түүхийг хамгийн сүүлийн үеийн судалгаан дээр үндэслэн ярьж танилцуулах болно. За ингээд Монгол нутаг дэвсгэр дээр үүссэн хүмүүсийн ДНХ-г ярихаас өмнө нийт одоо хүн төрөлхтний үүсэл гарлын тухай одоо товчхон мэдээлэл өгөөч гэж одоогоосаа хүсэж байна. За хүн төрөлхтөн буюу Homo sapiens 300 орчим мянган жилийн өмнө бол Зүүн Африк, орчин үеийн Этиоп болон Кени улсын нутаг дээр бол үүссэн гэж үздэг. За тэгээд тэндээсээ баг Африкийн хойг хэсэг болон одоо Африкаас дэлхийн бусад төв рүү одоо нүүж гарч явсан байдаг. За эхэндээ ойролцоогоор 100 орчим мянган жилийн өмнө одоо Homo sapiens маань одоо жижиг аваг тохиорч байд юм уу ойролт оронд болон одоо орчин үеийн Израиль болон Палестин улсын нутаг дэвсгэр рүү одоо чичнуурч одоо нүүд суурьсан. За гэхдээ анх одоо нүүдэлж гарч энэ хүмүүс маань ер нь бол өржиж одоо өсч тэлж чадахгүй одоо тэгээд одоо өвөө болсон байдаг. За харин Африкаас гарч явсан хамгийн гол нүүдэл нь 70-60 мянган орчим жилийн өмнө болж эдгээр хүмүүс нь болохоор зүүн хойд Африкаас Арабын хойгоор дамжиж за тэгээд Арабын хойг руу одоо дамжиж гарахдаа одоо багаар хог отгороо гараад амтэн агналч юм одоо ямар нэгэн байдлаар одоо нүүх хэлцээний үүднээс одоо Африкаас ол нүүж гарсан гэж үздэг. За тэгээд Арабын хойгт суурьсан нөгөө хүмүүс маань 50 орчим мянган жилийн өмнөөс одоо өөр бос дэлхийн одоо твүүд рүү одоо нүүж эхэлсэн. За Индонез болон Филиппин одоо зүүн Аз руу бол 50 мянган орчим жилийн өмнө хүмүүс нүүсэн байна. Манай өмнөд Хятадын нутаг дэвсгэр рүү 40-50 мянган жилийн өмнө хүмүүс нүүж очсон байна. Сибирь рүү 35 мянган гаруй жилийн өмнө одоо хүмүүс нүүж ирчгээсэн байна. Америк төв рүү ялангуяа хойд Америк руу 15-аас 20 мянган жилийн өмнө очсон. Европ руу 45 мянган жилийн өмнө Турк болон Балканы ойгоор одоо хүмүүс одоо нүүж ингэж тал тийшээ буцаасан байна. За тэгээд Индонез зүүн Азиасаа хүмүүсүүд маань одоо Австрали төв рүү нүүсэн байдаг. Ингээд яг орчин үед бол хүн төрөлхтөн маань одоо дэлхийн бүх төв дээр бол амьдарч байна. За Homo sapiens гэдэг маань одоо миний ойлгож байгаагаар болохоор хамгийн анхны одоо хүн дүрст амьдан гэж ойлгож болох уу? 7 сая жилийн өмнөөс одоо хүн төрөлхтөн үүссэн байгаа байхгүй. Одоо ингээд бүр одоо 7 сая жилийн өмнөөс ингээд тэр үеэс ч одоо нэг сармагчин гэж яриад байгаа шүү дээ. Самагчингаас ч одоо ингээд салж тусгаарлаад өөрийн гэсэн одоо ийм одоо салаа мөчр үүсгээд ингээд яваад амар болоод салаа мөчр үүсгээд 2 сая жилийн өмнөөс одоо Homo erectus гэдэг чи одоо ингээд нэлийн одоо салаа мөчр үүсгэж ингэж яваад тэгээ Homo erectus-аас ингээд доош явсан гэж салгаалж явсаар хагаад 300 мянган жилийн өмнөөс одоо Homo sapiens буюу бид нар хүн төрөлхтөн одоо үүссэн. Одоо Homo sapiens гэдэг бол тэгэхээр хүн төрөлхтний одоо шинжлэх ухааны нэр. За тэгвэл тухайн үед одоо Homo sapiens амьдарч исэн юм байна. За тэгвэл ганц одоо Homo sapiens амьдардаг байсан уу? Эсвэл хүнтэй адилхан хүн төрөлхтөн бас бусад төрлийн одоо хүн төрөлхтнүүд бас тухайн үед амьдарч исэн болов уу? Маш сонирхолтой асуулт байна. Яагаад тэгэхээр хүн төрөлхтөн буюу бид нар Homo sapiens-аас гадна өөр олон төрлийн хүн төрөлхтнүүд Аз болон Европт амьдарч исэн. Жишээлбэл Homo florensis гэдэг одоо тийм одоо метр 10-20 см өндөртэй ийм хүн төрөлхтөн Индонезийн Жава гэдэг арал дээр бол амьдарч исэн байна. Denisovans гэдэг одоо бас метр 20 30 см өндөртэй одоо ийм одоо маягийн хүмүүс Монгол нутаг дээр ялангуяа одоо Алтай нурууны одоо ойролцоо амьдарч исэн байна. Дээрээс нь одоо Неандерталууд бас амьдарч исэн байна. Неандертал гэдэг нь болохоор бас л нэг
хүн төрөлтөн одоо кино энтертэй гардаг штэ тийм нэг жоохон том биеттэй жоохон намхан дүү амар булчинтай тийм одоо хүн төрөлтнүүд амьдарч исэн байна. Бас Монгол нутагт ялангуяа анхны хүн төрөлтөн гэх юм бол Homo erectus амьдарч исэн. Homo erectus болохоор бас л одоо хүний одоо дээд өвгдийн нэг энэ болохоор 800 орчим мянган жилийн өмнө Эхний хөндөй чой болсон тий орчин үеийн одоо чой болсон их тамирын одоо Аранга аймгийн их тамир сумдаас бол олдсон одоо ийм болчнуудаас баг зэвсгүүдээс одоо ийм Homo erectus бол амьдарч исэн гэдэг нь бол харагддаг. За энэ газруудад болохоор одоо баг зэвсэг олдсон, сүх олдсон, өрүүл олдсон. За өрүүл гэдэг нь болохоор нөгөө нэг мэдээж Монгол нутагт хүйтэн тийм болохоор одоо нөгөө нэг хүйтэн болохоор энэ хүмүүс чинь нөгөө нэг арьс үсээр одоо хоцгонор өмд одоо хийж өмсөн шүү дээ ч юм уу тий. Тэгэхээр нөгөө арьсыг чинь боловсруулах хэрэгтэй. Арьсыг боловсруулахын тулд одоо юм чулуу одоо чулуу болоод аятайхан бариултай тэрүүнгээр нөгөө нэг үсээ үрээд одоо энэ нэг одоо нэхий илтэн хичээр одоо юм нэхий илдээд байгаа байхгүй. Ийм төрлийн баг зэвсэг олдсон байгаа байхгүй 800 мянган жилийн өмнө. Тэгэхээр Монгол нутаг дээр Монгол нутагтай ойролцоо хүн төрөлтөн сар олон мянган жилийн өмнө бол амьдарч ирсэн. Хүн одоо бидрийг одоо амьдрахаас өмнө. Ааха. Тэгэхээр одоо Homo erectus ийн ген бол бас бидний одоогийн хүн төрөлхтөн Монгол хүн төрөлхтөн донд бол байж хань шүү дээ тийм үү? Homo erectus-ыг бол яг бол байхгүй. Энэ бол яг үүр ингээд дээдлийн одоо салаам өчр. Гэхдээ бас зөв асуулт. Денисовын болон Неандертал хүмүүсийн ДНХ бол монголчуудад байгаа. Неандерталын ДНХ яагаад байгаа гэхээр би өөрөө болохоор одоо Phonetrine Me гэх те одоо Америкийн одоо нэг ДНХ-ийн компаниар одоо шүлцээ явуулаад ингээд ДНХ-ийн судалгаа хийхэд миний ДНХ-г одоо 100% гэж үзэх юм бол 4 орчим хувь нь Неандертал байна гэсэн судалгаа гарч байгаа хгүй. Тэгэхээр Неандертал гэдэг одоо хүн төрөлтөн чинь бидний өвгдөд болчиход байгаа хгүй. Яг хүний одоо Homo sapiens гэдэг хүн төрөлтөнтэй холбоотой ойрын хамаатай садан мөн боловч одоо Неандертал учраас одоо хүмүүстэй одоо бас холилдоод тийм ээ. Бас холилдоод ингээд одоо бидний өвгдөдсийн нэг хэсэг болчихж байгаа хгүй. Тэгэхээр одоо Неандерталыг одоо хүн төрөлхтний одоо юу гэдгийг бидний одоо Монгол одоо цуснаас ч гэдэм хүн төрөлхтний ДНХ-нээс цуснаас салгаж ойлгож болчиход байгаа хгүй. Зөв. Тэгээ Неандерталсууд бол бас Homo sapiens-тэй адилхан юм ухамсарт хүн төрөлхтөн байсан шүү дээ тийм ээ. Маш ухаантай, бараг шинтэй байсан тий. Бие биендээ одоо маш тусалдаг байсан, шашны занан үйл хийдэг байсан. Одоо им тан хэрглэж бие бинийгээ ангаадаг байсан. Одоо тийм судалгаа ортлого байхгүй одоо нэг Төв Азаас олдсон нэг тийм судалгаан дээр болохоор 50 орчим настай нэг эмэгтэй хүний яс олдсон. Тэр яс байна вэ гэхээр одоо хөлн хогроод ингээ бороолцсон. Тэгээд яасан бэ гэхээр одоо тэндээс хөлн хогроод бороолцсон одоо судалгаанаас ямар дүгнэлт гаргаж байна гэхээр одоо мотор ингэж одоо сухтаж одоо хөлөө ингэж уйсан ч байд юм уу те бие бинийг одоо ингэж ангаасан тийм дүгнэлт төрөд байгаа. Ерөнхийдөө бол Неандертал бол одоо хүнээс дутхгүй ухаантай тийм одоо энэ төрөлтөн байсан гэдэг нь сүүлийн судалгаа бол айгүй ил болж байгаа л доо. Дээрээс нь бидний өвдөдсөн. Тэгэхээр энэ байгалийн шалгарлын явцад Homo sapiens нь үлдээд одоо бусад хүн төрөлхтөн болох Неандерталс эдрүүд нь бол устж угуулсан байх нь шүү дээ тийм үү? Харин тий. За тэгвэл эртний хүмүүс маань тий анх Африкт үүсэж хөгжөөд тэгээд арабаар дамжаад нүдлээд Монгол нутаг газарт бол ирцгээсэн юм байна. За тэгвэл эднэр маань яг яаж ямар аргаар нүүдэлж хаанаас одоо яг хэдийн хугацааны үед бол ингэж нүүдлэж ирсэн юм болоо? Арабын хавьд одоо судалсан, нүүдэлсэн одоо хүмүүс маань одоо багаар ингээл дэлхийн өнцөг болон бүрлүү ингээл хиш нүүдлэл байгаа юм байна. Тэгээд нөгөө нүүдэлж байгаа Төв Азийн нутаг дээр ирсэн юм байна. 40 орчим мянган жилийн өмнө ч юм уу те 40 гаруй мянган жилийн өмнө ирээд тэндээсээ Монгол нутаг руу 35 мянга
орчим жилийн өмнө бол нүүдж ирсэн гэж үздэг. За тэгээд энэ хамгийн анхны одоо хүн одоо Монгол нутагт амьдарч байсан гэдэг юм шаа болохоор толбрын хөндөй гэж юм газар байд юм байна. Одоо сэлэнг мөрний айсаа дагуу юм газар байд юм байна. Энэ нутаг дээрээс болохоор чулуун зэвсэг хэрглэж ийсэн, хийж ийсэн одоо эд үлгийн зүйл алддаг, энүүнгээр бол илтгэдэг. За тэгээд 35 мянган жилийн өмнө орчим Homo sapiens хүмүүс сэлэнг нутгаас бол сэлэнг нутагт байсан гэдэг юм судалгаа байдаг. Энэ дээр болохоор яасан бэ гэхээр сүх хотог ийм маягийн зүйлүүдийг бол хэрэгжилж ийсэн. Дээрээс нь одоо амтан одоо том амтан агнах зориулж хэмсэг хийсэн байна. Зэвсэн гэдэг нь болохоор юм жад маягийн юм одоо жадны одоо утгын үзүүр гэх юм уу тийм чулуун үзүүр одсон. За тэгээ нөгөө чулуун үзүүрийн одоо нөгөө юунд одоо мод нь ингэж уяад амтны арсаас ч гэдэм уяад нөгөөтгөө одоо шидэж тий жад шидэж амтаа алдаг байсан. За ийм зэвсэг бол олцсон гэдэг нь бол тодорхой болсон. Дээрээс нь одоо бас нөгөө өрүүл гэдэг ийм зүйл олцсон. Тэр нь болохоор тий нөгөө хувц хунар хийхэд одоо аршиг боловсруулахад одоо аршиг одоо игдэж үрж бишгэлдэг байсан. Тэрэн зориулсан юм өрүүл бас олдсон байна. За энэ бол 35 мянга орчим жилийн өмнө, тэгвэл 34 мянга орчим жилийн өмнө одоо амьдарч байсан хүний юм гавлын яс салхитын агуу гэдэг юм газраас олдсон юм байна. За энэ хүн нь бол айгүй тийм сонирхолтой хүн. Маш сонирхолтой хүн. За яагаад сонирхолтой гэж хэлж гинэ вэ гэхээр энэ хүний одоо гавлыг судлаад за гавлаас нь одоо DNA sequencing гэдэг аргаар одоо DNA-г нь аваад ингээс шинжилгээ судлаад үзсэн чинь нөгөө хүн чинь болохоор Денисов гэж хэлээд байсан нөгөө нэг одоо маягийн юм Неандертал хүмүүс одоо Монгол нутаг дээр одоо ялангуяа одоо нэг Китай норуудын хавцаанаас олдсон гэж нэг ярьсан шүү дээ тийм ээ. Тий тэр хүмүүстэй одоо Денисон гэдэг хүмүүсийн DNA-тэй дээрээс нь баруун Евро Азийн эртний баруун Евро Азийн DNA гэдэг бас юм DNA байдгийн. Тогоо дараа нь ярина. Энэ баруун Евро Азийн 25 орчим DNA хувийн DNA-тэй ийм одоо холилдсон гэх юм уу? Ийм хүний гавлын яс үлдсэн. Тэ? Дахиад хэлэхэд Неандертал баруун Евро Азийн DNA-тэй дээрээс нь зүүн Азийн DNA-тэй ийм одоо хүн олдсон байна. Энэ нь болохоор 30 мянга орчим жилийн өмнө салхитын агуугаас олдсон. Аха. Тэгэхээр энэ маань болохоор жоохон Европ мөртлөө бас Аз царай юм хосолсон хүн байсан гэж юу нэ ойлгож болох уу? Тийм. Тэгээд дээрээс нь Неандертал. Тий. Яг бол одоо юу гэдэг DNA-гийнх нь одоо sequence аргаар ийм DNA-тэй гэж гаргаж ирсэн болохоос биш одоо нөгөө нэг юу гэдэг 3D аргаарч байд юм уу те нөгөө нэг царайгийнх нь чинь бол гаргаж ирж амжаагүй л байна л да. Нүрийнх нь чинь тий. Одоогийн байдлаар. Тэгэхээр одоо энэ Монгол нутаг дээр амьдарч байсан эртний хүмүүс бол маш олон төрлийн DNA-тэй муухраар хэлэхэд бол олон төрлийн цус холилдсон. Олон төрлийн DNA-тэй иймэрхүү хүн болон хүн төрөлтний одоо юм холилдмал хүмүүс л одоо байх юм л да. Тий. Шалтгаан нь яагаад ингэж гинэ вэ гэхээр яагаад ингэж олон солилцсон одоо DNA олон төрлийн DNA-тэй байна вэ гэхээр Монголын тал нутаг бол олон мянган жилийн турш одоо энэ генетикийн тий олон юм замын уулзуур болж ирсэн та салчгүй холбоотой. Жишээлбэл өмнөд зүгээс буюу одоо зүүн хойд хятадаас хүмүүс хойшоогоо нүүж ирдэг говийн гатлан тийм ээ. Баруунаас буюу Төв Азиас одоо зүүн Европоос хүмүүс одоо зүүн гал руу нүүдэг. Хойноос буюу Сибирээс одоо нүүсэн одоо их айгүй олон хүмүүс бас Сибирээс уршаага нүүдэл их мэт одоо ийм олон одоо замын уулзуур бол одоо орчин үеийн Монголын нутаг орчин үеийн Монголын тал нутаг болж исэн. Тэгээ ийм учраас ийм олон замын салбар дээр байсан учраас хүмүүс одоо ингэж хүн төрөлхтөн ч юм уу хүн төрөлхтнөөс гадна ийм хүмүүстэй бол холилдсон. Тийм учраас одоо Монгол нутагт бол маш олон төрлийн одоо
ДНХ-тэй хүмүүс бол амьдарч ирсэн. Аха. Тэгэхээр ер нь бол яг логистикийн хувьд те Монгол газар нутаг маань өөрөө юм олон төрлийн ДНХ-гээс одоо монголчуудыг үүсгэх юм таатай нөхцөлд бол байсан байх нь тийм үү? Тийм. Яг энэ талаар яг энэ одоо 30,000 жилийн ч гэдэм 20,000 жилийн өмнөх хүмүүсийн тухай ярихад яг монголчууд гэж хэлэхдээ бас арайчхаа өрөөсгөл Монгол нутаг дээр байсан эртний хүмүүс гэж хэлсэн арай дээр яг тэгэхээр энэ хүмүүсийн ДНХ зарим нь болохоор шууд монгол хүнд бол яг үлдээгүй. Аха. Одоо жоохон байж байгаа нүүгээд тэгээ энэ зарим хүмүүсийн нүүгээд баруун тишээгээ явцсан, зүүн тишээгээ явсан ингээд нүүгээ нэг уу явцсан нүүдэлчин хүмүүс байгаа байхгүй. Одоо нэг газар тариал үүсээгүй, мал аж ахуй үүсээгүй. Тийм болохоор энэ нөгөө эртний хүмүүс ч одоо яаж амьдрах вэ гэхлээр нэг ан аг наач байт юм уу те? Одоо жимс түгээч байт юм уу? Одоо ургамлын иш үндэс сухаж идэч байт юм уу? Одоо нөгөө нэг хамт одоо нүүдчин маягаар одоо байгалийн баялагийг гүйж агныг одоо ингэж идэл чиргэлдэг ийм хүмүүс байсан учраас жоохон байж байгаа нүгүү явцдаг. Байнгын явуулын нүүдлийн л байж л дээ. Шууд бүгдээр одоо монголчуудын үг дээцгээ шууд хэлэхэд бас нэг талтай боловсгөл. Тэгвэл яг ингээд сууршсан тийм Монголын нүүдлийн соёлыг агуулсан мал аж ахуй, тариалангийн аж ахуйг те эдгээрийг ингэж шингээсэн яг Монгол ген маань яг хэдийн үед өсөж бий болов? Энэ бол бүр шүүлд үүссэн гэж үзээд байгаа миний бодлоор. Бүр одоо яг Монгол гэдэг ДНХ-ийн тухай яг ярих юм бол яг миний бодлоор энэ судалгаануудыг үзэж бас сүүлийн 1000 орчим жил гэж би бол хэлмээр байна. Би болох юм да. Аха. Яг тэрнээс өмнө одоо 30,000 жилийн өмнөөс сүүлийн 1000 жилийн өмнө ч одоо ингээл асар олон нүүдэл болоод асар олон хүмүүсийн нүүдэл болоод хүмүүс нь ирээд нүүгээд ийм олон одоо ийм зүйл болж байгаа байхгүй юу? Маш их хөдөлгөөнд байдалд байж тийм үү? Хий. За тэгвэл одоо энэ олон талаас ирсэн те маш олон төрлийн ДНХ-тэй хүмүүс маань Монгол нутаг дээр ирж сурсж байсан. Энэ яг судалгаа маань өөрөө яг хизээ яг гарсан ямар судалгаа вэ? Энэ судалгааны ажлын талаар аудио маань товчхон мэдээлэл өгөхгүй юу? Аха. Энэ 3 4 ийм айгүй том гол судалгаа байгаа. За хамгийн нэгдүгээрт нь болохоор ийм 2018 онд Science гэдэг одоо хамгийн алдартай тий сэтгүүлд гарсан Gamgard гэж хүн байгаа юм. Одоо энэ хүн болон 30 гаруй ийм эрдэмтдийн 20 гаруй орны 30 гаруй одоо эрдэмтдийн хамтарсан юм бүтээл байгаа. Энэ болохоор одоо анхны морьтон малчид болон тэдний эртний одоо хүл зэвсгийн үеийн гад руу исэн нүүдлээ гэдэг ингээд авчаар орчуулах юм бол ийм одоо том судалгааны одоо ажил байгаа юм. Энэ ажил дээр нэгдүгürt үндэслэн. За энэ том ажил болохоор Монгол улсын орчин үеийн Монгол улсын нутаг дээр амьдарч ирсэн. Одоо Монголтой ойр орчинд амьдарч ирсэн одоо эртний 137 хүмүүсийн генетик буюу одоо геном дээр үндэссэн юм том судалгаа байна. Дээрээс нь одоо бас ийм хоёр өөр ийм том судалгаа байна. Энэ нь болохоор одоо Nature сэтгүүлтэй Nature сэтгүүл дээр гарсан одоо эртний Евро-Азийн хүмүүсийн одоо судалгаа гэдэг ийм John гэж хүний John ч юм уу энэ хүний гаргасан 2020 онд гарсан юм том судалгаа. Дээрээс нь Matheson гэж одоо ийм хүний бас 2015 онд гарсан судалгаа. Энэ нь болохоор одоо 230 эртний Евро-Аз хүмүүсийн бас геном ДНХ дээр гаргасан одоо судалгаа. Одоо яагаад геном дээр ДНХ дээр гарсан судалгаа гэж хэлээд байна вэ гэхээр эртний одоо 30,000 жилийн, 40,000 жилийн, 20,000 жилийн, 5,000 жилийн өмнө амьдарч ирсэн одоо хэдэн одоо 100 одоо ясыг хэдэн 100 хүний хэдэн мянган ясыг тоглуулад тэндээсээ ДНХ-г нь гаргаж аваад тэгээд тэндээсээ одоо ингээд ДНХ-гийн одоо map хийгээд тэгээд тэндээс ингэж гаргасан судалгаанууд байгаа юм. Тий. Тэгээд энэ сүүлийн нэг 4-5 жилийн өмнө гаргасан судалгаа технологийн одоо хөгжил ялангуяа нөгөө DNA sequencing гэдэг аргачлал нэгдүгээр нэлийн төвлөрсөн дээрээс нь одоо хямдхан болсны үндсэн дээрээс гарсан том судалгаанууд энэ дээр үндэслэн одоо гэж хэлээ да.
Аха. Тэгэхээр нэлийн том хүрээг хамарсан маш нарийн судалгаа бол одоо өндөр технологи дээр суурилсан юм нарийн судалгаа юм байна. Тэгэхээр одоо үр дүнг нь бол бид нэр нэлийн өндөр хувь баталгаатай гэж үзэх гээд байна шүү дээ, тийм ээ. Тий. Тэгээд одоо Радионагийн асуусан одоо төрүүчийн асуултан дээр одоо үргэлжлүүлээд ярихад 20 орчим мянган жилийн өмнө Монгол нутагт Монгол нутаг гэдэг нь болохоор байгаль нуурын орчмоос олдсон юм нэг хүүхэд байгаа юм. Эрэгтэй хүүхэд 3-4 орчим настай. За шинжлэх ухааны нэр нь болохоор Малта хүүхэд гэж хэлдэг байхгүй Малта. Малтай хүүхэд юм уу тий. За энэ хүүхэд нь болохоор одоо эртний хойд Евра Азийн ДНХ-тэй хүүхэд. Эртний хойд Евра Азийн ДНХ гэдэг нь болохоор ерөнхийдөө бол орчин үеийн европчуудад байдаг ДНХ. За тэгээд энэ хүүхэд нь Европ одоо ийм царайтай ч юм уу тий. Ийм хүүхэд байсан юм шиг байгаа. За тэгэхээр энэ хүүхдийн ДНХ болохоор чи үеийн одоо хойд Америкийн одоо уугуул иргэд гэж байна шүү дээ. Одоо нутгийн индианууд гэж нэрлэдэг байдаг. Хойд Америкийн уугуул иргэдийн өвөг дээдс байсан гэж үзэж байна. Бид нарыг ч бас нөгөө Монгол ген ч бас эртний ген маань энэ Америкийн яг уугуул иргэний индиан хүмүүсийн гентэй их холбоотой нэг гарал үүсэлтэй гэж яриад байдаг нь бол энэ судалгааны үр дүнгээс гарч ирсэн байна шүү дээ, тийм үү? Нэг талдаа тийм болж нөгөө талдаа бас үгүй. Яагаад үгүй вэ гэж хэлж байна вэ гэхээр энэ хүүхдэд East Asian DNA гэдэг одоо Монгол хүнд байдаг гол ДНХ бол байхгүй юм байна л да. Зөв. Тэгэхээр энэ юуг харуулж байна вэ гэхээр эртний хүмүүсийн нүүдлийн тусгалыг л харуулж байгаа юм. Одоо 20 мянган жилийн өмнө Монгол нутагт байсан хүмүүс одоо Берингийн хоолоогоор дамжаад Хойд Америк руу нүүсэн тэр хүмүүс болохоор одоо орчин үеийн одоо Хойд Америкийн нутгийн уугуул иргэдийн одоо ДНХ хүмүүсийн өвөг дээдс боловч Монгол нутагт 20 мянган жилийн өмнө 15 мянган жилийн өмнө амьдарч ирсэн хүмүүс нь бүгдээрээ Монгол хүний өвөг дээдс болчихсон. Тэр хүмүүс чинь нөгөө урд нь ярьж шиг Монгол нутагт байжгаад нүүж яваад тэгээд тэр хүмүүсийн ДНХ бас Монгол нутагт заавал үлдсэн гэсэн бас биш юм байна л. За тэгэхээр ингээд маш олон нүүдэл судал хийгдээд одоо зарим ген бол Монгол нутаглаад эсвэл ингэ нүүгээд ингээд маш их хөдөлгөөнтэй байсан юм байна. Тэгвэл Монгол маягийн одоо зүүн Азиас орж ирсэн ген гэдэг маань хизээ ямар үед хэрхэн үүссэн юм болоо? Ерөнхийдөө бол зүүн Аз ДНХ гэдэг байгаа. Монгол хүнд байдаг одоо 70-80% ДНХ бол зүүн Аз ДНХ гэж байдаг. Энэ ДНХ болохоор 6-аас 9 мянган жилийн өмнө бол Монгол нутагт байсан гэдэг нь бол тогж байна. Нөгөө ДНХ-ийн судалгаануудаар. За тэгээд эдгээр хүмүүс нь бол зөвхөн ДНХ одоо зүүн Азийн ДНХ-ээс гадна эртний хойд Евра Азийн ДНХ болон зүүн Азийн ДНХ. Тэгээд энэ бол 6,000 жилийн өмнө байсан. За тэгээд хөл зэвсгийн үе буюу нэг 5,000 орчим жилийн өмнөөс за Монгол нутаг дээр Монгол газар дээр одоо ДНХ гэмтсэн гэдэг айгүй том өөрчлөлт гарч ирж байгаа. Энэ яасан бэ гэхээр нөгөө түрүү ярьсан 6-аас 9,000 жилийн өмнө хойд Евра Аз болон зүүн Азийн ДНХ бол бавлах байснаа одоо 70,000 жилийн өмнөөс юу болсон бэ гэхээр одоо баруун зүг буюу одоо Европын тал орчин Украин болон өмнөд Орос болон Ховдод Азаас одоо тийм өөр төрлийн ДНХ-тэй хүмүүс асар их нүүж ирсэн. За энэ нь ямар хүмүүс вэ гэхлээр Янная гэж хэлээд байдаг одоо хамгийн анхны одоо морийг гэршүүлсэн одоо хүмүүс одоо зарим нь Украинаас баруун Европ руу нүгөө, зарим нь уршаага нүгөө, хойшоогоо нүгөө, зарим нь болохоор ингээд зүүн тал руу одоо нүгээд тэгээд багаар атгуураар нүүрсээр гадаад одоо Монголын нутаг руу орж иж байгаа байхгүй. Тэгээд энэ хүмүүс нь анх орж ирэхдээ болохоор анхны морийг сургаад одоо морийг ундлага эдлэгэнд ашиглаад одоо морийг бол авчирсан. За шууд одоо Монгол гадаад ирэхээс өмнө одоо ингээд Алтай нуруунд болохоор офицерова энтергээд Ботай калчер ингээд энтергээд янз бүрийн одоо энэ хүмүүстэй холилдоод нэгдээд Индо Европын ДНХ гэж хэлдэг ч гэдэг Европ маягийн ДНХ бол ерөнхийдөө бол зуруу Монгол руу бол ингэж орж ирсэн байна. Тэгэхээр ер нь бол морийг гаршуулсан энэ яг юм
түүх мэдээллийг одоо бид нэр бол дугаар 3 дээр бол дэлгэрэнгүй ярьсан байгаа. Хэрвээ та нар маань одоо морийг хэрхэн гашуулсан талаар илүү дэлгэрэнгүй мэдмээр бол одоо дугаар 3-ын маань сонирхоорой гэж хэлмээр байна. За ингээд энэ яг энэ хөдөлгөөнд донд орших нүүдлийн хөдөлгөөнд донд орших энэ олон төрлийн ДНЭ тий Монгол газар нутаг дэвсгэр дээр одоо эртний нутаг дээр бол байсан. Тэгээд энэ ДНЭ маань одоо англигдж гин үү, ямар нэгэн төрөл зөвлөлд хуваагдж гин үү, хэрвээ тэгж байгаа бол одоо тухайн одоо англи төрөлт маань өөрөө өөрсдийн гэсэн онцлог байна уу? Энэ талаар бас аудио маань дэлгэрэнгүй ярихгүй юу? Энэ эртний Монгол нутаг дээр амьдарч ирсэн хүмүүсийн ДНЭ бол маш олон төрөл байна. За эндээс бол ерөнхийдөө ингээ багцлаад үзэх юм бол нэг 6-аас 7 төрлийн одоо ДНЭ-гийн ангилал бүлэг одоо ингэж гаргаж ирж болно. За нэгдүгээрт нь болохоор эртний зүүн Азийн ДНЭ. За эртний зүүн Азийн ДНЭ гэхэлэр одоо орчин үеийн Амур мөрөн, орчин үеийн Хятадын одоо зүүн хойд хэсэг болон Орсын зүүн өмнөд хэсэгт одоо ингэж оршиж одоо олон жилийн өмнө хэдэн мянган жилийн өмнө суурьж ирсэн хүмүүсийн одоо ийм ДНЭ байгаа. Энийг л эртний зүүн Азийн ДНЭ гэж хэлээд байгаа. Энэ хүмүүс болохоор ерөнхийдөө одоо ихэнх монголчууд шиг одоо монголчуудад байдаг ДНЭ. Энэ болохоор нэг Аз царайтай ийм хүмүүс хурдгай нүүртэй. За мохоор хэлэх юм бол шинжлэх ухааны юу нь бол тийм хурдгай нүүртэй. Одоо Европ хүн шиг одоо том хамартай биш, хурдгай хамартай, гар өсөлттэй, бордоо барьжтай, бор нүдтэй ийм хүмүүс байсан байна. Тэгээ яг энэ 3000 жилийн өмнө ч юм уу те одоо эртний үед амьдарч ирсэн энэ хүмүүс болохоор ерөнхийдөө аюу тийм бор арьстай байсан байж таарна. Тэгээ явандаа бол ерөнхийдөө нэг бүр сүултээ мутац үүсний үндсэн дээр жоох юм арьс нь бол цайрсан. За тэгээд энэ хүмүүсийн бол тийм бие үнэр жоохон багтай. Одоо юу гэдгийг холмос ч байд юм уу те. Буугаа шивэр холмос ч гэх юм. Жоохон бие үнэр багтай, цэвэрлхэн те. Тийм монголчууд ч бас нэг тийм амар үнэртэй бас биш те бол гайгүй. Тэгээд дээрэс нь өшөөний гол онцлог бол энэ бол сүү болон сүүн бүтээгдэхүүнийг бол босруулах чадвар айгүй тийм багтай. Ийм хүмүүс байсан байна. Жишээлбэл би бол те монголчууд бол Asian DNA те. Тэгээд би бол лактозын толерант гэж хэлээд байдаг шүү дээ. Их одоо сүүн бүтээгдэхүүн гэх юм бол гиз үүддэг, гиз базалдаг тий. Тийм байдаг. Тэр лактозын толерант сүүн бүтээгдэхүүнийг бол босруулж чадахгүй одоо ийм ДНЭ бол байна. Тэгэхээр ер нь сүүнд лактоз гэдэг сахар байдаг шүү дээ. Тэрийг бол зарим хүний биеийн онцлогоос хамаараа зарим нь бол лактозыг задлчин гэж шатах энзим байдаг. Өөрт нь зарим хүмүүс бод тийм энзим байдаггүй. Тэгэхээр одоо аудио манд лактозын толерант гэхэлэр тэр энзим нь бол байдаггүй мэн. Тэгэхээр ер нь аудигийн өвгдээс эртний зүүн Азийн ДНЭ юм шүү. Тийм минийх болон бас ингээд бараг бүхэл монголчуудынх бол тийм байгаа. За дараачих нь болохоор эртний хойд Евро Аз хүмүүсийн ДНЭ гэдэг байна. За энэ хүмүүс нь болохоор нөгөө орчин үеийн одоо Сибирт, өмнөд Сибир, дунд Сибир хавьд байсан хүмүүс. Амьдарч ирсэн хүмүүс. За төрүүлсэн нөгөө Малта хүүхд гэх юм одоо ийм хүмүүсийн хүүхдийн ДНЭ. Хүүхдээр одоо гаршин ДНЭ. За энэ хүмүүсийн ДНЭ болохоор тийм нэлийн тийм цайвар арьстай. SLC24A5 гэдэг ийм тийм одоо арьсны одоо ДНЭ байна. За энэ хүмүүсийн нүдний ГНЭ байна. Энэ хүмүүсийн те ялангуяа энэ хүүхдийн нүд нь бол тийм цайвар нүдтэй, ногоон ч юм уу цэнхэр нүдтэй. За энэ хүүхдийн өсөлтний өнгө нь болохоор тийм бордуу, те шардуу тийм өнгөтэй. Нилийн юм Европ царайтай хүүхд гэж ойлгож болох уу тий? Тийм, ер нь Европ царайтай хүүхд. Тийм. Ерөнхийдөө яг үнэндээ Монгол руу нээж ирсэн хүмүүс чинь Европ царайтай хүмүүс амар их байсан байж таарах байна. Тий. Сүр болон Европ царайтай хүмүүс Монгол нутагт амьдарч ирсэн. Тий, тэгээд энэний бас нэг илэр нь болохоор энэ Малта хүүхд гэдэгтэр бол гарч ирээд байгаа. За энэ Малта хүүхдийн ДНЭ жишээлбэл бол тийм өөрийнхөө нүртэй гэсэн мөртлөө өөрийнхөө нүртэй тийм өргөн нүртэй хүүтэн тийм сүлтэй төвчээртэй хүүтэн завцсан биетэй гэж үзэж байна. Тий. За тэгээд дараах нь болохоор одоо баруун болон Евро Азийн тал нутгийн ДНЭ. Тэгээд дахиад ийм онцлог ДНЭ. Энэ нь болохоор нэг
5-6 мянган жилийн өмнө одоо үүссэн ДНХ тэр үеэс нэг Ям Най гэдэг хүмүүсээс үүсэлтэй ДНХ, Украин болон Орсын одоо өмнөд хэсгээс гаралтай ДНХ нөгөө хүмүүс ч одоо зүүн хэсэг рүү нүүхтэй Шантастаа болон Хойд Казахстан дээрээс нь Андранова гэдэг ийм соёлыг одоо үүсгээд замдаа одоо Төв Азаар дамжин одоо Монголын нутаг руу орж ирсэн ингэж орж ирэхтэй болохоор ерөөхдөө морины соёлыг бол дагуулж орж ирсэн. Орж ирэхдээ ерөөхдөө бол нэг алтан хязгаараар дамжиж одоо давж орж ирсэн гэж үздэг. За энэ хүмүүс бол бас л өндөр нуруутай, цэнхэр нүдтэй, цайвар арьстай. Тэгээд ерөөхдөө юм тийм морь унагсан биетэй гэж үздэг байхгүй одоо. Бүрэн хөвөлтэй. Юу тэгвэл өөрийн хөвөлтэй яг зөв майгад хөлтэй ийм хүмүүс болж байгаа юм. Тэгэхээр яг эндээс ингэж үгээр зөндөө бас тэ оюун дүгнэлтүүд гарч ирж болж байгаа байхгүй. Яг үнэндээ хамгийн ихний одоо морьтон хүмүүс их юм бол Европчууд. Ялангуяа Ям Най гэдэг одоо зүүн Европын хүмүүс байна. Тэгээд монголчууд гэх юм одоо Монгол нутаг дээр амьдарч ирсэн соёлын хүмүүс морийг бол маш сүүлд бол ид тэргэлж умд сурсан. Тэ ийм болж таарж байгаа. Ингээд энэ аюул том сүлийн үе ДНХ-ийн судалгаанаас хадгалаад тэгэхээр чи одоо бараг л энийг уншаад ингээхээр надад бараг л одоо нөгөө identity crisis гэдэг юм бараг болох гэдэг байхгүй тий. Бид нар бол монголчууд одоо эртний одоо морь ундаг хүмүүс үнэн ихтэй яг одоо ингээд тийм Монгол ДНХ гэхээр бол сүлийн ДНХ нэгдүгээр хоёрдугаар гэхээр морийг бол ер нь сүүл эдэлж хэрглэж умд сурсан хүмүүс болж таарсан байхгүй яг үнэндээ. Тэгэхээр яг нэг Монгол гээд яг нэг юм тусгаарлалцсан ч юм уу нэг тийм гинт одоо нэг дор нэг газараас гараад ирсэн тийм тустай юм бол гэж байхгүй маш олон төрлийн газар нутгаас холилдож ирсэн ийм төвхтэй болж таарах гэдэг штэ тийм ээ. Яг зөв. Харин тийм. Тэгэхээр одоо Монгол хүн гэж хин бэ те? Монгол үндэстэн гэж хин бэ? Одоо юу гэдэг одоо Монгол хүн гэдэг чинь одоо хүн төрөлхтөн одоо бусад хүмүүстэй ямар юугаараа холбоотой энэ төр гээд янз бүрийн оюун дүгнэлт бас гаргаж бас болж юм л да. Тэгэхээр бол Монгол хүн гэдэг бол тий маш олон одоо ийм ДНХ хүмүүсийн одоо холилдоон дундаас үүссэн хүмүүс. Тий биднэрт бол хүнээс гадна Homo sapiens буюу хүн төрөлхтөнөөс гадна хүн одоо биш хүн төрөлхтөн ДНХ хүртэл их байна тий. Тэгээд дээрээс нь одоо бидний өвөг дээдс гэх юм уу Монгол нутаг дээр амьдарч ирсэн маш олон хүмүүс цэнхэр нүдтэй, цайвар өстэй, өндөр Монгол одоо хүн гээд одоо орчин үе одоо ингээд хүнээс эсвэл өөр царайтай зүстэй соёлтой ийм хүмүүс байсан байх. Тэр хүмүүс бол бидний ДНХ-д өвөг дээдс бол ингээд бас байгаа аахгүй юу. Тэгээ бүр нарийнда ярих юм бол Монгол хүмүүс гэх юм уу бид нар хүн төрөлхтөн бол яг үнэндээ бол арга хүмүүс шүү дээ. Африкаас гарчсан хар арьстай тий хар арьстай уужир өштэй тэр хүмүүсийн үр удам. Хүн бол Африк угаасаа л бүгдээрээ л Африк. Яг тэгэхээр хүн төрөлхтийн яг тэгэхээр хүн төрөлхтөн бол Африк үс нэгдүгээр хоёрдугаар хүн төрөлхтөн ч гэсэн Африк үс. Тэр үйлээд байгаа Homo erectus ч байд юм уу те Неандерталч байд юм уу энэ хүн төрөлхтөн чинь Африкт үсээд бас Африкаас одоо нүд гарсан. Тэгэхээр бол бид нар бол бүгдээрээ л Африк. Би нөгөө дээр яриад штэ ДНХ-ийн судалгаа одоо ингээд хийгсэн чинь 1% Африк те одоо ингээд яг өөрийнхөө ингээд одоо ДНХ-ийн судалгаа юугаа хэлэхэд 1% Африк 25 орчим хувь одоо энэ эртний хойд Евразийн ДНХ гэдэг байгаа шүү дээ. Малта хүүхэд гэдэг байгаа. Энэний ДНХ бол надад 25% байгаа байхгүй юу? Дээрш нь баруун болон Евразийн ДНХ гэдэг байгаа. Эндээс болохоор бас 20 орчим хувь ДНХ байна. Тэгснээ бүр нэрээр ярих юм бол Итали болон Португал ч гэдэм үү Испани одоо хүмүүс байдаг ДНХ хүртэл надад байна. Тэгэхээр яаж юм бэ гэхээр ий болон монголчууд нөгөө нэг Европ хүмүүстэй холбоотой гэдэг нь бас ингэж харагдаад байгаа хгүй тийм ээ. Тийм тэгээд бас энэ дээр чинь нөгөө нэг Ситио Сабирин Ираны одоо ДНХ гэдэг бас юм ДНХ байна. Энэ яаж юм бэ гэхээр бас л олон мянган жилийн өмнө одоо Иран одоо орчин Иран
ингээд олсон шүү дээ. Тэр хүмүүстэй холбоотой тийм маягийн хэлээр ярьдаг. Ситин гэдэг одоо юу гэх юм? Тийм одоо морьтой бас хүмүүс Төв Азийн нутаг дээр амьдарч ирсэн. Төв Азийг бүр ингээд эзэмж ирсэн байхгүй. Тэр хүмүүсийн ДНХ монголчуудад байна. За тэр хүмүүсийн ДНХ Сибирь хүмүүстэй холилдоод одоо ингээд монголчууд гэх юм уу орчин үеийн монголчуудад бол байдаг. Дээрээс нь хамгийн сүүлд нь болохоор турк маягийн. За Монголд бол турк маягийн ДНХ байна. Турк бол одоо Монгол аймагуудын ДНХ байна гэдэг. Ингээд ерөөхдөө нэг 6-7 төрлийн юм одоо тийм ДНХ-ийн том юм бүлэг байна. За эндээс болохоор янз хуваарай янз бүрээр одоо ингээд монгол хүнд бол энэ ДНХ бол байдгийн байна ерөөхдөө. Тэгэхээр энэ маш олон 100 жилийн одоо хувьслын үр дүнд маш олон төрлийн одоо дэлхийн өнцөг булан бүрээс ирж сууршсан хүмүүсийн ген ДНХ-ийн генийн одоо нэгдэл байх гэдэг шүү дээ одоо Монгол хүн төрөлхтөн гэхлээрээ. Тэгэхээр бид нэр өнөөдөр одоо үндэстэн ястан ч юм уу эсвэл өөр улсын өөр орны хүмүүс гэж одоо биенийгээ ялгуурлах ч юм уу эсвэл Монгол гэж зөвхөн Монгол ген мэн гэж одоо бас цэжэд дэлдэж ярих хэрэг байна уугүй юу те эртний генетик ДНХ-ийн түүхийг сонсоход харин тийм яг зөв. Тэгэхээр чинь яг одоо ингээд энэ сэдвийг хоёулаа ингээд өндөрлүүлнэ. За тэгээд дараачихаа сэдвэр болохоор хүннүү болон тэг ингээд хүннүүгээс хойш аймагуд дээрээс нь одоо Чингис хааны ДНХ ч гэдэг юм уу. Тэгээ орчин үеийн монголчуудын ДНХ. За тэгээд орчин үеийн монголчуудын ДНХ хэд хэдэн хуваарай одоо саяны ярьсан одоо олон ДНХ нүүдийн одоо хөвлж бас ярина. Тэгэхээр яг Юунагийн хэлсэн шиг за тий монголчуудын ДНХ гэхэр чинь одоо ингээд тэр олон одоо ДНХ-гийн одоо нэг холилдоон дундаас ирсэн хүмүүс. Тэгэхээр ч яг Халиунагийн хэлсэн шиг бид тэр Монгол бид тэр тусдаа өөр гэж ярих бол ерөөсөө ямар ч утгагүй болж байгаа нэгдүгээрт. Хоёрдугаарт ерөөхдөө бол хүн төрөлхтөн гэдэг чинь нэг хүн шүү дээ. Нэгэн хүн төрөлхтөн. Хүн дотор чинь одоо салбарлсан өөр хүн гэж байхгүй. Монгол хүн гэдэг чинь тусдаа гэсэн тийм одоо тус байхгүй. Дээрээс нь одоо улс үндэстэн ястан гэдэг бол юу гэсэн сүүлийн үеийн юм ойлголт болж байгаа байхгүй. Сүүлийн 1000 жилээс энэ бүхэн яригдаж эхлэх гэдэг шүү дээ тий. Тий. Одоо дараагийн сэдвээр ярина. Гэхдээ зөвхөн спойлер гэдэг шиг ерөөхдөө бол 1000 жил одоо Монгол хүн гэх юм одоо Зүүн Азийн ДНХ чинь Монголд ерөөхдөө ноёр гэсэн. Тэрнээс урд нь бол янз бүрийн ДНХ бол байсан тий. Ийм л болж таархлаа л да. Тэгэхээр бид нэр бүгдээрээ нэг гарал үүсэлтэй юуны төлөө хүн төрөлхтөн гэдэг нэрэн доор бүгдээрээ нэгдэж явдаг гэлээ тийм ээ. Яг зөв. За өнөөдрийнхээ дугаараар өвдөө маань биднэрт одоо анх одоо хүн гэдэг амьтан анх Африкаас хэрхэн яаж үүссэн тэгээд нүүдлийн улмаас хэрхэн одоо дэлхий даяар тархсан тэгээд анх одоо Монгол яг нутаг дэвсгэр дээр хаанаас хүмүүс ирж хаанаас ямар хүмүүс ирж сурч ирсэн тухайн хүний одоо генетикийн бүтэц судалгааны ажлууд болон одоо 4-5 мянган жилийн өмнөх одоо Монгол нутаг дээр амьдарч исэн эртний хүмүүсийн генетик ДНХ-ийн талаар бол дэлгэрэнгүй одоо төрөлжүүлж одоо олон 5-6 салбарт хуваагддаг гэж ингэж төрөлжүүлээд за тэгээд салбар болгоных нь төрөл болгоных нь талаар бол онцлогийн талаар бол биднэрт маш тодорхой оновчтой ингэж тайлбарлаж өглөө.